Сайн байцгаана уу? Та бүхэндээ 2023 онд нээлттэй хийж байсан нэгэн сэтгэл тогтлоосон сонирхолтой киног ярьж өгөхөд бэлэн боллоо. Киногоо үзэхээс өмнө суугтаа лайк болон сабаа дарж дэмжихээ битгий мартаарай. За ингээд кинонд орцгоё. Кино Элли Чен хэмээх хүүг харуулж буйгаар эхэлдэг. Тэрээр ирээдүйд багш болохыг мөрөөддөг хэдий ч тодорхойгүй шалтгааны улмаас санаа нь зовж сэтгэл нь түгшиж байв. Элли нийгэм барилгын дээвэр дээр гарч чанга хашгирч эхэлсэн нь өөрийн бухимдлаа тайлах арга байлаа. Тэрээр өөрийгөө бүтлгүй нэгэн хэмээн нэрлэж Хонконгийн хамгийн том сургуульд дэвсгийн тулд хэрэг хүч хөдөлмөр зарцуулах шаардлагатайгаа мэдэхгүй байгаагаа илэрхийлэх нь тэр. Үүний дараа үйл явдал 10 жилийн дараах руу шилжиж Мастер Чен хэмээх нэгэн багшийн амьдралыг харуулж буйгаар үргэлжилдэг. Тэрээр өглөө эртлэн босоод сургуулийн автобусан сун ажилт руугаа явж байв. Ядарч туйлдсан тэрээр амралтаа авахыг хүссэн хэдий ч гинэт ихнэр шээрэгээс нь гэр бүлээ цоцлуулах бичиг баримтад аль болох хурдан гарын үсэг зурхийг шаардсан зурус ирдэг. Энэ нь Чен багшийн амьдралд томоохон цохилт болж амьдрал нь оргонгоороо эргэж эхэллээ. Тэр оройн сургуулийн үйлчлэгч цэвэрлэгээ хийж байхдаа нэгэн хүүхдийн бичсэн цагтлыг олж хардаг. Тэрээр цагтлыг уншаад ихэд зочиртон балмагдах бөгөөд учир нь энэ нь амиа хорлох тухай цагтл байхан тэр үйлчлэгчч өнөөг цагтлыг сургуулийн захиргаанд хүлээлгэж өгсөн байлаа. Ингээд маргааш өглөө нь сургуулийн захирал шуурхай хурал зарлаж энэ асуудлыг хэлэлцэж эхэлдэг. Бүх багш нар санаа зовнин ярилцах боловч захирал энэхүү асуудлыг үл тоохоор шийджээ. Учир нь тэрээр энэ цагтлыг бусад сурагчдад мэдгдэх нь тэдний их сургуулийн эсэлтийн шалгалтанд сөргөөр нөлөөлж магадгүй гэж үзэн аж. Гэвч Чен багш үүнийг зүгээр орхихыг хүссэнгүй. Тэр энэ асуудлыг үнэхээр ноцтой болохыг ухамсарлаж тухайн хүүхдэд яг юу тохиолдсныг ойлгохоор шийддэг. Тэгээд захирлаас энэ хэргийг өөртөө даатгахыг гуйж хүүхдийг олоод асуудлыг шийдвэрлэхээ амладаг. Чен багшч шууд л мөрдөн шалгалтаа эхлүүлэхээр болж хичээл дээрээ хүртэл анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байлаа. Учир нь загтал дээрх үгэс толгойноос нь огт гарахгүй дахин давтагсаар л байв. Ингээд оройн нь гэртээ хараад тэрээр бүх сурагчдын шалгалтын хуудастай өнөөх цагтлын бичгийн хэвийг харьцуулж үзэх боловч тодорхой үр дүн гарсангүй. Гэсэн ч тэр цагтлын талаар ямар нэгэн танид мэдрэмж авах бөгөөд энэ нь хэнийг ч юм санагдуулж байгаа юм шиг мэдрэгдэж байв. Энэ мэдрэмжэндээ хөдлөгдөн тэрээр хуучин эд зүйлсээ ухаж удалгүй нэг өдрийн тэмдэглэл олж түүнийгээ уншиж эхэлмэгц өнгөрсөн үеийнхээ дурсамж руу эргэн очдог. Тухайн үед Элли Чен бага ангийн сурагч байлаа. Нэг өдөр тэрээр эцэг эхийнхээ хамтаар сургуулийн авьяаслаг сурагчдын шоу тоглолтыг үзэж байв. Тэнд түүний дүү Йочен төгөлдөр хуур дээр гайхалтай тоглолт үзүүлэхэд үүнийг харсан тэдний аав Чихен, ээж Хайди Чен хоёр бахархалтай наргагүй баярлаж байв. Йочен бол үнэхээр онцгой нэгэн байв. Тэр зөвхөн хичээлдээ ч сайн байсангүй. Бусад олон төрлийн үйл ажиллагаанд маш амжилттай оролцдог нэгэн байлаа. Өөрийн дүүгээ ингэж амжилт гаргахыг хараад Элли Чен гэсэн эцэг эхээ өөрөөрөө бахархуулах өдрийг дисэн ядан хүлээж байв. Нэгэн өдөр Элли Чен өөрийнхөө урам зориг авдаг комик номоо уншиж байх үедээ гинэт аавынхаа чанга хашгирч буй дууг сонсоод өрөөнөөсөө гарч ирдэг зүрх шимшрэн дүр зураг харагдлаа. Түүний аав ээжийг нь хашигтсан загнаж байсан бөгөөд үүгээр ч зогссонгүй. Түүнд гар хурж зодож эхэлсэн байв. Учир нь тэр бүтлгүй хүү төрөөсөн хэмээн буруутгагдж байв. Элли Чен бол хичээлдээ болон бусад зүйлсэд огтхон ч сонирхолгүй. Ямар ч чадваргүй хүүхэд гэж аав нь үздэг байлаа. Энэ бүхнийг хараад Чен айж өрөөндөө гүйж ороод хүнжил доороо нуугдан бодит байдлаас зүхдэг хичээн. Гэвч хэсэг хугацааны дараа түүний аав өрөөнд нь ууртайгаар орж ирэн шүн орой болцоход байхад яагаад сэрүүн байгаа юм бэ гээл хашгичж гарна. Чен хариу хэлхийн завдалгүй. Аав нь орны дэргэд байсан комик номыг нь олоод харчихдаг. Тэгээд уур нь бүр их хөдөлж Ченийг ч хүн дээр шийтгэж орхидог. Маргааш өглөө нь Чен сэргэд түүний дүү Йочен аль хэдийн хувцлаад сургуультай явхад бэлэн болсон байлаа. Энэ үед Чен эцэг эхийнхээ нүдэнд үргэлж дүүгээсээ дор дүнлэгддэг байснаа ухаарна. Тэр дүүгээсээ олон талаар хоцорж яваа гэдгээ мэдрэх нь
түүнд хүнд цохилт болж байлаа. Сургуульдаа явах замдаа Чен нэгэн дэлгүүр орж шинэхэн өдрийн тэмдэглэл худалдан авав. Тэр өдөр бүр тэмдэглэл хөтлөх нь хүнийг ухаалаг болгож хичээлдээ сайжрах нь туслана гэж хөөрхий итгэж байлаа. Маргааш нь өглөөний цайны үеэр Чен аавдаа хандан хичээлдээ сайн суралцаж ангидаа эхний 10 байранд орохыг хичээнэ гэж амлалаа. Үүнийг сонсон аав нь хэрв тэр эхний 10 за байг гэхэд эхний 15-д орж чадвал түүнийг Диснейленд рүү дагуулж явахаа амлаад мөн тэр дүүтэйгээ адилхан хэмжээний халаасны мөнгө авах болно гэж хэлв. Энийг сонсоо Чен баярлан тогтолж түүний дэв Ёжэнж гэсэн түнд туслахаар болов. Ингээд хэдэн 7 хоногийн дараа Чений ээжийг түүний ангийн багш нь уулзахаар дуудав. Уулзалтын үеэр багш түнд Ченийг сурлагатаа илүү хичээх хэрэгтэй хэлв. Учир нь түүний шалгалтын дүнгууд хангалттай байсангүй. Үүнийг сонсон ээжийнх нь нүдэнд нулимс цэглэгнэж тэрээр үүнийг гэр бүлдэн төдийгүй өөрийнх нь хувийн амьдралд хэрхэн нөлөөлөхийг дэндүү сайн мэдэж байв. Удалгүй гэртээ ирэхэд Хонконгийн хамгийн том сургуулийн захирал тэдний гэр бүлтэй уулзахаар ирсэн байлаа. Тэрээр Ёжэнгийг улсын хамгийн хүнд шалгалтуудын нэгийг давсанд баяр хүргэхээр ирсэн аж. Энэ баярт үйл явдлыг тэмдэглэхийн тулд Ёжэнгийн эцэг их болон сургуулийн захирал нар хамтдаа ресторанд оройн зоог барихаар гарцгаав. Харин өрөвдөлтэй Ченг үйлчлэгчийн хамтаар өөр газар хооллохоор болов. Гэвч хоолндоо төвлөрхийн оронд Ченг сурахтаа улам шамдан дэвтрийнхээ хуудас бүрийг гүйлгэн үзэж байлаа. Тэр эцэг эхийнхээ хайртай хүү болохыг дүү Ёжэн шигээ тэдний бахархал болохыг чин сэтгэлээсээ хүсэж байв. Тэр шөнө аав нь Ченгийн муу дүнгийн талаар мэдэж ууралсандаа түүнийг зодож шийтгэжээ. Дараа өглөө нь Ченг төгөлдөр хуурын хичээл дээрээ алдаж тоглож буйг хараад аав нь дахин зэмлэж эхлэв. Үүнийг ажигласан төгөлдөр хуурын багш Ван хатагтай түүний аавд хандан Чен дүү шигээ авьяастай биш байлаач энэ түүнийг амжилтанд хүргэхгүй гэсэн үг биш шүү дээ. Хүүхэд бүр өөрийн гэсэн онцгой чадвартай байдаг. Цаг хугацаа өнгөрөхөд Чен өөрийн гэсэн замаа олох болно хэмээн хэлдэг. Ван хатагтай үргэлж Ченийг дэмжиж хүлээцтэй, ийдэг, зааж сургадаг байсан нь Ченг гүн гүнзгий урамшуулах болов. Түүний ачаар Чен нэгэн өдөр өөрөө гайхалтай багш болохыг мөрөөдөж эхэлжээ. Ингээд үйл явдал одоо өнөө цаг чирчиж ноён Чен болон хоо багш хоёр нэгэн сурагчийг мөрдөн шалгаж байлаа. Тэд өнөөх цагтлыг тухайн сурагчийнх гэж таамаглав. Учир нь тэд охины амсаж буй хэцүү бэрхшээлийг ойлгож мэддэг байв. Тэд шууд байцаан асуухын оронд охиныг толгод руу дагуулan гарч сэтгэлээ уудлан чанга хашгирч бухимлаа гаргахыг зөвлөжээ. Эхэндээ охин эргэлзэж ичингүрч байсан ч багш Чен хоо хоёр өөрсдөө хашгирч эхлэхийг хараад зориг орон хамтдаа чангаар хашгирлаа. Тэр сэтгэлээ онгойтол хашгирч дотор нь богшсон бүхнийг гаргасны эцэст сэтгэл нь тайвширч эхлэв. Оройн нь багш нар нь түүнийг гэрт нь хүргэж өгөхөд охинч тэдэн рүү талархсан харцаар ширтэж байв. Үүний дараа Чен гэртээ ирээд ядарсандаа буудан дээр хөвтөж хурмынхаа бичлэгийг үзэж эхэллээ. Бичлэгийг харах тусам шээрэдээ өнгөрүүлсэн аз жаргалтай дурсамжууд сэтгэлд нь тодрон орж ирэв. Тэр өөрийн мэдээлгүй шээрэ жирэмсэн болсныг мэдсэн өдрийг эргэн санав. Эхэндээ хоёул баярлаж догдлож байсан ч удалгүй Чен өөрийгөө хүүхэдтэй болоход бэлэн биш байгаагаа мэдэрч эхэлжээ. Энэ тухайгаа шээрэд хэлэхэд тэр ихэд цочирдон сэтгэлээр унав. Ингээд тэрээр өөр сонголтгүй болж эцэст нь үр хөндүүлэхээр шийдсэн аж. Тэр өдрөөс хойш тэдний харилцаа улам бүр хүйтэрж эцэстээ салалтаар дуусгар болжээ. Өнгөрсөн дурсамжидаа хөдлөгдөн сууж байсан Чен гинэт өдрийн тэмдэглэлээ саналаа. Ингээд үйл явдал дахин өнгөрсөн рүү буцав. Нэгэн өдөр Чен өөрийн хамгийн хайртай комик номын зохиолч нь амиа хорлсон тухай мэдээ сонсов. Энэ явдал нь түүнийг туйлын их цочроож гуниглуулсан төдийгүй шалгалтын дээрээ биеийн муудахад хүргэжээ. Үүнийг мэдсэн сургуулийн захирал ээж рүү залгаж Ченийг гэрлөө наваачхыг хүсв. Гэртээ гарах замдаа Чен ээждээ сэтгэлээ ярихаар шийдэж "Ээжээ, би сүүлийн үед их тавгуйтаж шүнж нойр хүрэхгүй байна. Та намайг сэтгэл зүйчэд үзүүлж болох уу?" хэмээн асуув. Гэвч ээж нь түүний үгийг үл хойшоож "Санаа зовох зүйлгүй" хэмээн тайвшруулахыг хичээв. Мөн дэмий юмд битгий санаа зов. Хэрэггүй зүйл бодгоо боль гэж
зэмлэнгүй хэлв. Чен шүн болгон унтаж чадахгүй шаналдаг байлаа. Тэр орой ээжийнхээ үгэнд орсон ч өөрийн хайртай комикуудаа эргүүлэн уншиж эхэлжээ. Зохиолч яагаад ийм шийдвэр гаргасан юм болоо? Өөрийн хүссэн амьдралаа бий болгож чадаагүй учраас уу хэмээн асуултууд түүний толгойд эргэлдэж байлаа. Хэд хоногийн дараа Чен хичээлээ тараад гэртээ иртэл түүний бүх тоглоомуудыг хэн нэгэн авч явсан байв. Гэвч үүнээс ч дор зүйл тохиолдсон нь аав нь түүний хамгийн хайртай төгөлдөр хуурийн багш Ван хатагтайг халж оронд нь хатуу чанга ширүүн багшийг авчирсан байв. Шинэ багш яг л аав шиг нь хатуу ууртай хүн байлаа. Үүнээс болж Чен төгөлдөр хуур дээрээ гараа тавихаасаа ч айх болж алдаа гаргахгүй гэхээс имээдэг болов. Эндээс үйл явдал дахин өнөө цагт шилжлээ. Өдрийн тэмдэглэлээ уншиж суутал ноён Чен гинэт аав нь эмнэлэгт хүргэсэн тухай мэдээг авлаа. Ямар ч эргэлзээгүйгээр тэрээр бүх зүйлээ орхиод эмнэлэг рүү яаран очив. Гэвч ямар нэг шалтгаанаар тэр тэнд удаан саадсангүй. Дуугай хураан гарч яван буцаж харих автобусандаа сув. Автобусанд сууж явтал тэр гар утсаа гаргаж нэгэн сэтгэл өвдгөн мэдээ олж хархан тэр. Энэ нь түүний хүүхэд насных нь хамгийн гунигтай дурсамжууд руу эргэн буцаах шиг болов. Нэг шүн Ченг баг байхдаа дүү Ёченгээс хичээлдээ туслахыг хүсв. Үүнийхээ хариу тэрээр нэгэн нууцлаг газарт хамт тоглохыг санал болгожээ. Үүнд ихэд баярлсан Ёченгч дуртайя зөвшөөрөв. Хичээлээ дуусгаад тэдний эхний очисон газар нь тоглоомын дэлгүүр байлаа. Ёченг өөрийн халаасны мөнгөө ашиглан тоглоом худалдан авч дараа нь Ченг түүнийг нэгэн барилгын дээвэр дээр дагуулan очижээ. Тэнд Ченг түүнд хаммаг чангаараа хашгирч бохинлаа гаргахыг зөвлөсөн байв. Энэ өдрөө нь Ёченгний амьдралын хамгийн хөгжилтэй мартагдашгүй мөч болжээ. Тэрээр ахтайгаа хөгжилдөн тоглож аз жаргалтайгаар цагийг өнгөрөөсөн бөгөөд энэ дурсамжаа үрд нандинах болно гэж бодсон байжээ. Гэвч тэднийг тоглож байхыг барилгын менежер хараад ээжд нь мэдгдсэн байлаа. Үүний үр дүнд Ёчен бас харин Ченг шийтгүүлсэн юм. Ээж нь Ченгийг хатуугаар зэмлэж улмаар зодож бүх бурууг нь түүнд тогчээ. Тэрч байдгаа Ченгийн ихэд хүсэн хүлээсэн Америк руу хийх гэр бүлийн аяллыг бүр мөсөн цоцолсон байна. Ууралсандаа тэрээр хэрвээ Ченг энэ жил хичээлдээ өндөр дун авч чадахгүй бол түүнийг өөрийн хүү гэж үзэхэ болно хэмээн анхааруулжээ. Энэ нь Ченгийн амьдралын хамгийн хар дарсан өдөр болов. Одоо хүртэл тэрээр аавынхаа үл тоомсролтой эвлэрэх гэж хичээсээр ирсэн бол өнөөдөр ээж нь хүртэл түүний эсрэг болжээ. Шаналж гүнээ зөвхөрсөн Ченг аавынхаа өрөөнд орж түүнд нэгэн шүүр өгөөд өөрийг нь зодохыг гуйв. Гэтэл түүний аав зэмлэнгүй харж түүнийг өөрийнх нь хүүхэд байхаа болсон хэмээн хэлээд авдаг. Энэ мөчид Ченг бүрэн сэтгэлээр унав. Тэр шөнө Ёченыг тэрвэрч нулимсаа барьж дийлэлгүй ихэд уйлжээ. Шаналлаа дэвчиж чадалгүй тэр шөнө сэтгэлээ бүхэлдэн шингээж захиа битсэн байв. Тэр өөрийгөө үн цэнгүй, амьдралдаа хизээж амжилтанд хүрэхгүй, өгсөн ч хинч санахгүй тийм л хүн гэж тодорхойлсон байв. Ийхүү гашуун харуулсал тээж тэр гэр бүлийнхнээсээ үрд холдон явсан байлаа. Дахин хизээж эргэж ирэх боломжгүй тийм л газар руу яван оджээ. Одоо цагт ноён Чен ахыхаа өдрийн тэмдэглэлийг уншаад нулимсаа барьж дийлсэнгүй. Ингээд үнэн ил болов. Үнэндээ ноён Чен бол Ёчен байсан бөгөөд Чен нь түүний төрсөн ах байжээ. Гэр бүлээ бусдын өмнө муухай харагдуулахаас айсан тэдний эцэг хүүдээ тохиолдсон аимшигт явдлыг нууж хүүн өвчний улмаас нас барсан хэмээн худал хэлсэн байв. Гэвч бодит байдалд энэ нь эцэг эхийнх нь үйлсэн аллага. Ченгийн оршуулгын үеэр уй гашуу дүүрэн гэр бүлийнхнээс хол Ван хатагтай чимээгүйхэн болонд сууж байв. Түүний чимээгүй нэлмэс үгээр хэлхийн аргагүй хүчтэй байлаа. Энэ эмгэнэлт явдлын дараа бүх зүйл өөрчлөгдөжээ. Ёчен дахин хизээч аавыгаа баярлуулах гэж хичээсэнгүй. Ээж нь ч хатуу догшин нөхрөөсөө холдон түүнээс бүр мөсөн салахаар шийджээ. Түүнээс хойш Ёчен ахыхаа өдрийн тэмдэглэлийг нандинан хадгалж дахин уншдаг болсон байж. Нэг өдөр Ёчен аав нь хүнд өвчтэй болж амь нас нь дээсэн дөрөөн дээр байгааг сонсов. Тэр яаран аавтайгаа уулзгаар очив. Олон жилийн дараа
тэд дахин ярилцаж байгаа нь энэ байлаа. Аав нь одоо ч үүрсэн нүгэлдээ гимшиж явдаг байв. Тэр өөрийнх нь хатуу хандлага л Чэнийг үхэлд хүргэсэн гэдгийг зүрх сэтгэлдээ хүлээн зөвшөөрчээ. Эдгээр зүйлсээсээ болж л Ёчэн гэр бүл эхлүүлэхээс үргэлж айж ирсэн юм байна л та. Тэрээр өөр тохиолдсон энэ бүх үйл явдлыг хайртай бүсгүй Шэрэдээ хизээч ярьж байгаагүй аж. Гэвч өнөөдөр Ёчэн түүнд ахыхаа өдрийн тэмдэглэлийг өгчээ. Үүнийг уншсны дараа Шэрэ Ёчэнийг буруугаар ойлгож байснаа ухаарч хэдэн сарын дараа сургуулийн төгсөлтийн баярын өмнөх өдөр Ёчэн сурагчдаа бага насны дурсамжуудаасаа хуваалцав. Тэрээр амьдралд хожиж ялагдахаас үл хамааран зүгээр л нэг тоглоом мэт хандах хэрэгтэйг тэдэнд зөвлөв. Мөн ямар нэгэн асуудал тулгарвал өөртөө нь холбоо барьж болно хэмээн хувийн дугаараа өгчээ. Ингээд тэр гэрлүүгээ явж байх үед өнөөх амиа хорлохтой холбоотой цахиаг эцэн хүүгээс мессеж иржээ. Тэдэж уулзсан бөгөөд хүү өөрийн асуудлуудаа нээлттэй хуваалцав. Ёчэн анхааралтай сонсож түүнд зөвлөгөө өгч урам зориг харилжээ. Хүүч үүнд нь талархаж аз жаргалтайгаар түүнд баяртай хэмээн хэлв. Удалгүй Ёчэн гартаа цэцгийн болоо барьсаар нэгэн барилгын дээвэр рүү алхаж явлаа. Энэ нь эрт цагт ахыхаа хамтаар очиж байсан тэр л газар байв. Тэнд зогсохдоо тэрээр сэтгэл хангалуун байлаа. Одоо тэр ахыхаа хүсч байсан шиг багш болжээ. Нүдээ анин гүн амьсгаа авахад яг л ах нь түүнтэй хамт байгаа мэт санагдаж буйгаар энэхүү кино маань төгсөж байна. За ингээд кино таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарж дэмжихээ битгий мартаарай.